удаагийн дугаараараа бид цусны сахарын тухай ойлголтыг дэлгэрэнгүй танилцуулах болно. Мөн цусны сахарыг тэнцвэртэй байлгахын тулд би хоол хүнсэн дээрээ юуг анхаарах вэ гэдэг талаар ярилцах болно. За ингээд дугаараа хүлээн авч сонсцгоно уу. Сайн бацгаана уу? Шимтэн яриа подкастын дараагийн дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Сайн уу номоо? Сайн уу? Танд олон сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдөө сайн уу гэх. Баярлалаа. За сонь сайхан юу байна номоо? Танаа нутгаар сонь юу байна? Чиний хичээл номд ажгүй юу? Дажгүй. Манай энд сая бидаалтын 7 хоног болоод өнгөрсөн боловч дахиад дараагийнх нь бидаалтууд эхнээсээ авч эхлэх чинь. Тэгээд хичээл бас ихтэй. Өвөл болоод ирэхээр нэлээд бүрхэг болчдөг. Тэгээд бүрхэг өдрүүд нь эхэлчихсэн байж байна. Саяхан Халлоуин болоод өнгөрсөн. Танаа нутгаар сонь сайхан юу байна? Энийгээр бас яг адилхан. Манай энд хүүхдийн амралт болоод тэгээд 7 хоног амраад буцаад хичээлдээ орж ийн хүүхдүүд. Тэгээ хүүхдүүд амарч байгааг далимдуулаад бас завгүй байсан ч гэсэн бид хид удаа байгальд гараад далайн эрг яваад модонд алхаад тэгээд хүрээд ирсэн. Тэгээ гоё ширээнийхээ ардаас жоохон хөндөрөөд гоё агаарт гарах боломжууд гаргасан. Тэгээд гоё байлаа. Одоо буцаад яг ширээнийхээ ард суугаад хичээл номдоо төвлөрөөд явж байна. За тэгэхээр бид хоёр дугаараа эхлүүлэхээс өмнө бид хоёрын явуулж байгаа подкастыг сонсоод асуулт үлдээсэн байвал тэндээс шилж сонгоод нэг асуултанд хариулаад явж байгаа. Тэгэхээр энэ удаа хоёлоо ямар асуултанд хариулах вэ? За энэ удаа болохоор манай сонсогч асуусан байна. За нэг дайет хий гэж байтал сарын тэмдэг ирээд юу ч хамаагүй идмээр санагданаа. Шоколад бол амар их идэн уур хүрнэ бас гэсэн байна. Тэгэхээр энэ асуултанд хариулъя гэж бодож байна. Эмэгтэйчүүдэд их тохиолддог гоё асуулт сонгосон юм байна. Тэгэхээр бид хоёр сарын тэмдгийн үеийн хоолтын талаар дугаарыг өмнөх сизон дээр хийсэн байгаа тийм. Сарын тэмдэг ирэх үед эмэгтэйчүүдийн биед эстроген болон прогестерон дааврын хэлбэлцэл нэлээд өндөр явагддаг. Тэгээ үүнээс болоод цусны сахарын түвшин буурах, энергийн хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байдаг. Тэгэхээр нөгөө бидний бие цаанаасаа нүүрс услаг хоол хүнсийг илүү их одоо идэх хүсэл нь нэмэгддэг. Тэгэхээр миний хувьд болохоор би юу гэж зөвлөмөр байна вэ гэхээр хэрвээ дааврын өөрчлөлттэй холбоотойгоор одоо нүүрс услаг хоол хүнс идэх хүсэл төрж байгаа бол энэ ихэнх тохиолдолд хэвийн байдаг. Гэхдээ энэ нүүрс услаг хоолыг идэх үедээ бид нар зөв зохицуулж идэх нь урт хугацаанд эрүүл мэндэд бас чухал ач холбогдолтой байдаг. Жишээлх юм бол одоо шоколад идмээр байлаа гэж бодоход шоколадаа идэхийн өмнө одоо 1-2 халбаг грек йогурт ч юм уу, за эсвэл сайхан илгэн тараг идэж болно. За эсвэл ийм бүхэл үрийн талхан дээр жоохон ийм сайхан цөцгий түрхэж эцснийхаа араас шоколадаа идэх юм бол тэр маань одоо бидний цусан дах сахарыг хэд өндөр түвшинд аваачихгүй буюу хэлбэлзүүлэхгүйгээр болохоор ингэж идэх юм бол зүгээр гэж бодож байна. Тэгэхээр нүүрс услаг хоолоо идэж болно. Хамгийн гол нь хизээ яаж юутай идэх вэ гэдгийг анхаарал төвчүүл нэг том асуудал болохгүй юм болов гэж бодож байна. Та энэ дээр юуг нэмж зөвлөх вэ? За яг гоё асуулт байна тийм ээ. Ягаад тэгэхээр олон эмэгтэйчүүдэд тохиолддог. Яг нэг гоё жигдхэн шиг аятайхан эрүүл хооллыг гээд ингээд бодоод явж итэл сарын тэмдэг ирдэг. Тэгээ өмнөх үед нь нөгөө бодож ирсэнараа явж чаддгүй. Тэгэхээр яагаад ингэдэг вэ гэхээр сая номоо маань нөгөө тайлбарлалчлаа тий даавартай холбоотой гэд. За үүнээс гадна бас нэг анхаарах ёстой юм нь болохоор дандаа одоо энэ шинж тэмдэг давтагдаад байна уу? Сар болгон давтагдж байна уу? Тэгээд шинж тэмдэг нь хэр зэрэг их байна вэ? Жишээлбэл одоо хөх хөндөөрлөх, толгой өвдөх, нүрээр батг гарах, тэгээд дээрэс нь сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, гинтхэн уур хүрэх, уцаарлах, бас сэтгэл гутралын шинж тэмдэг илрэх энэ бүхнийг хэрвээ анзаарч байгаа бол энд бас эмнэлгийн зүгээс PMS гэж нэрлэдэг. За тэгээд хамгийн гол эхний авах гарах хэмжээнд даавраа ерөнхийд нь тэнцвэржүүлэх, даавраа дэмжих одоо нэг өндөр өсөөд нэг багасаад байгаа тэр даавраа зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд авах гарах хэмжээ нь сая номогийн хэлснээр цусны сахараа зөв одоо өндөр өсөхгүй, цусны сахараа тэнцвэртэй байлгах талын
арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл амьдралынхаа хэв маягтаа анхаарч эхэлнэ гэсэн үг. Дасгал хийгээд за тэгэл дээрэс нь хоол ундаа илүү ногоотой хоол хүнс идэх. За дараагийн бас нэг авах арга хэмжээ нь хэрвээ эстроген даавар хэтэрхий өндөр, эстроген даавар давмгаалаад байх юм бол бас ийм шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр тэр эстроген гэж нэрлээд байгаа энэ даавар бид хэрэглэгдээд биеэс зайлуулагдаа гарч явах хэвээр. Тэр хэрвээ гарч чадахгүй бид ингээ хоримтлагдаад удаан байгаад ах юм бол бас энэ дааврын зохицуулт алдагдаж байгаа. Тэгэхээр одоо тэрийг гадагшлуулах арга хэмжээнүүдийг авахын тулд илэгнийхээ хоргүйжүүлэх чадварыг дэмжих хэрэгтэй. Тэр нь яаж вэ гэхээр алкогол уудаг бол алкоголоо бууруулна. За алкоголыг хаяа нэг уудаг байсан ч гэсэн ер нь багасгавал сайн. Тэгхийн бол илгээ сайн дэмжинэ. За тэгээд илгэдэнд хоргүйжүүлэлт 2 үе шаттай явагддаг. 1-р шат, 2-р шат гэдэг. Тэр хоёрыг дэмждэг хоол хүнсээ илүү их хэрэглэнэ. За тэр нь юу байж болох вэ гэвэл одоо байцааны төрлийн хоол хүнс байна. Байцааны төрлийн хоол хүнсээ хэрэглэхээр хэрвээ одоо гиз дүүрдэг ийм шинж тэмдэг илрээд ах юм бол тэрийг магнитай зохицуулж хэрэглэнэ. Нэмэлтээр магний авч болно, магний ихтэй хоол хүнс хэрэглэж болно. Энэ яг өмнөх дугаар дээр номер бит 2 магний кальцийн талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэр дугаарыг сонсоод үзээрэй. Тэгэх юм бол магнигаа яаж илүү их авч болох талаар бас сонсож болно. За 3 дугаарт авах арга хэмжээ нь ахын болоод ариун цэврийн хэрэглэлүүдээ бас нэг хараад үзээрэй. Бид хоёр бас microplastic гэдэг нэг дугаар бэлдээд цацсан байгаа. Тэрийг бас сонсоод үзээрэй. Бидний амьдралд хэрэгжилж байгаа зүйлс донд одоо toxic metals ч юм уу хүнд металл тий хортой хүнд металл эсвэл microplastic өндөр байгаад ах юм бол эдгээр нь бас дааварт нөлөөлдөг байхгүй. Тэгээ би энэ өмнөх дугаар дээр бид хоёр төлбөрийн баримт гэдээ ирсэн. Тэр бас нэг жишээ байна тий. Тэгэхээр энэ эстроген гэдэг даавартай өрсөлдөө тэр дааврын оронд бид орж ирчгээд дааврыг бүснүүлээд алдагдуулаад үйл ажиллагааг нь алдагдуулаад байгаа. Энэ бүх химийн зүйлсээ багасгах хэрэгтэй. Тэгхийн бол бас их гоё дэмжлэг болно. Тэр нь юу вэ гэвэл болж өгвөл органик хоол хүнс хэрэглэх. За тэгэл бусад төрлийн юу байдیں۔ Гарын тос, нүүрний тосон дотроо хэр зэрэг их үнэртэн орсон байна. Аль болох үнэртэн ороогүй хэрэглэх гэх мэтчлэнгээр ингээд авах юм бол даавар тэнцвэрчэд тусалдаг. За сонсогч маань маш дэлгэрэнгүй хариулт авсан байх гэж найдаж байна. Тэгээд манай дугааруудыг болж өгвөл бүгдийг сонсоод үзээрэй. Бид хоёр энэ талаар хэсэгчлээд маш дэлгэрэнгүй тайлбарлчихсан байдаг. За тэгээд өнөөдрийн сэдв рүү орохоос өмнө бас нэг асуулт байна. Саяхан Халлоуин болоод өнгөрлөө тий. Халлоуины үеэр хүүхдүүдийн дунд чихрийн хэрэглээ огцон мөксдгөө. Тэгэхээр танаа Халлоуин тэмдэглэдэггүй. Сая манай хүүхдүүд энэ 5 дахь өдөр тэмдэглээд дууссан. Тэгээ энд бол хүүхдүүдийн чихрийн хэрэглээ айгүй хүндэр болдог. Дээр нь дэлгүүрүүдээр явхаар тасгуудад ингээд чихрүүд ингээд бүр багц багцаараа боогоо тавьсан байдаг тий. Тэгэхээр Англид ер нь Халлоуиныг хэр өргөн тэмдэглэдэг вэ? Тийм ээ. Халлоуиныг бас тэмдэглэнэ. Энд байшингууд гадна талаа гоё чимэглээд тэгээ гаднаа чихэр тавьсан байдیں۔ Дэлгүүрүүд нь бас энд ялгаагүй. Яг Халлоуин зориулсан юм багц багцаар нь чихрүүд, ууттай чихрүүд их гаргана. Тэгээд Халлоуинаар бид хэд гарсан. Манай одоо баг хүүхэд Халлоуины үеэр хувцаслах, нүүр амаа хуургах яг тийм сонирхдаг үе дээр явж байгаа байхгүй. Том хүмүүс маань бол сонирхоо болцсон. Тэгэхээр бага охиноо бас найздаа дагуулад, аауд нь дагуулад гарсан. Тэгээд гарахад өшнээрээ Халлоуин гэд ярьснаас сонноос энэ жил айгүй сонио. Одоо жил болгон ингэ явж штэ чихэр мэхэр авах гал цуглуулах гал trick or treat гэдэг. Энэ жил айлууд чихэр ер нь их багтай байсан гэх юм уу да. Энэ орчныхыг тэгж таарсан. Тийм. Одоо ингээл уут аваад гарахад уут дүүрэн чихэр цуглуулад ирдэг байхгүй яа. Тэгсэн чи энэ удаа баг 10 гаруй хаус байшингуудаар айлуудаар явсан баг шүү. Тэгэхэд ихэнх нь уучлаараа дуусчихлаа гэд бид хэд чинь 6 гэд гарсан. Тэгэхэд л заримуд нь дууссан гэд зарим нь ганц ширхэг чихэр өгч юм уу те. Ийм байсан. Тэгээд бид манай хүүхдтэй хамт явсан хүүхдээ аав нь манай нөхөр хоёрын ярилцж байгааг нь би сонсоход энэ жил нөгөө cost of living crisis гэдэг энэ жил ер нь айлуудын
одоо амжиргааны төвшин их хэцүү болж байгаа Лондонд гэж ярьж исэн. Тэр хоёрын яриаг хальт сонссон чинь тэгээ тэр юм уу үгүй юм. Тэгээ би энэ талаараа найзтайгаа бас ярихгүй. Халлоуинаар чи яасан бэ гэд энд байдаг найзтайгаа ярьсан. Тэднийг болохоор Лондоноос гадагшгаа байдаг. Тэрийгээр бол тийм ерөөсөө анзаарагдаагүй гэж тэгжсэн. Тэгээ Лондондоо зөвхөн тийм байгаа мó. Одоо бидний амьдарч байгаа энэ орчин бол харьцангуй санхүүгийн хувьд нэлээд гайгүй хүмүүс амьдардаг. Одоо тийм дүүрэг байхгүй юу? Тэгэхээр яагаад тэгсэн байгаа? Ямар ч гэсэн манай хүүхд айгүй баг чихэр цуглуулж ирсэн. Тэгээд нэг хүүдийнийхээ ёроолд нэг жаахан, найз нь ч гэсэн нэг жаахан. Зарим айл бүр ийм уутгүй задгаагаар нь одоо ийм зөөлөн чихрээд гэжтэй Харибо. Тэрийг баг ингээд задлаад ингээд өгцөн. Тэгээд нөгөө хоёр чинь авснаа. Энийг одоо яах вэ? Хаях уу? Хааш нь хийх үгээд гайхацсан. Бүр тийм байсан. Танаа наа чи ямар байсан бэ? Тийм үү. Манай охин болохоор ийм жоохон аймхаа гэх юм уу? Ийм сүнс юм уу? Эсвэл жоохон аимшигын дүрд хуйлсан зүйл гарахаараа нэлээ айдаг. Тийм болохоор бас жоохон биш тий. Тэгэхэд ерөөсөө тэгэж дүрд хуурдаггүй. Тэгээд айлаар явж чихэр цуглуулдаггүй. Тэгээ яг хуу манай байрны хүүхдүүд бол манайхаар ирсэн. Тэгээ манай том хүү болохоор дуртай. Тэгээ юунд нь дурлаад байгаа ингээ асуухаар чихэр цуглуулах тэр үйл явцад нь дуртай байгаа байхгүй. Тэгээд би тэр өдөр нь гараад дэлгүүрээс өөрийнх нь дуртай чихрүүдийг цуглуулад тэгээ хүүдээ охиндоо чихэр бол өгсөн. Байрны хүүхдүүдийн хувьд бол нэг тийм ялгаа бол ажиглагдаагүй. Өмнө жил хүүхдүүд ямар хэмжээтэй явж исэн яг тэр хэмжээгээрээ явж исэн. Тэгэхээр энд бол тийм том ялгаа бол харагдаагүй юм шиг санагдсан. Илүү бүр нөгөө өмнөх жилээ бодох юм бол хүүхдүүд нэлээд ач холбогдол өгж хувцалсан байгаа нь ажиглагдчихсэн. Тэгээ манай охин бүр ингээд нөгөө хаалга тогшоод хүмүүс чихэр гуйсан чи ингээд хаалганы цаанаас ингээд нэг нүдэрээ хараад хөрхи айгаад ямар хөрхи. Тэгээд бид хэд охиноо зүгээр миний охин бити харахгүй гэж болно гэд завшруулаад өнгөрөөсөн. Бид хэдийг явж исэн чинь бас нэг айл бүр ингээд гадна талаа бүр янзын чимгэлсэн. Том хүмүүсийн хувьд бол тэр гоё байгаа байхгүй янз бүрийн гэрэл мэрэлтэй. Тэгээд хоёулаа айлын эхнэр нөхөр хоёулаа гадаанаа гарч ирэх хувцлаа зогссон. Тэгэнгүүтээ чихэр гуугаад явж байгаа хүүхдүүдийг тэгж за хэрвээ бид нараа энэ асуултанд хариулах юм бол энд байгаа товчон дээр дар гэж. Тэр товчон дээр нь дарангуут нь цаашаагаа ингээд гэрэл цахилгаан гэрэл ингээд явснаа цаашаагаа утсаар дамжиж явснаа нэг газар очоод амар их чимээ гараад тэндээс ингээ уур гараад бүр юм бүр юм дизайн юм хийгээд гэрийнхээ гадна тавьчихсан. Уул нь тэр айгуу гоё фан юм хөвгчлөлтэй юм байгаа хөө. Гэхдээ хамт явж исэн манай хоёр хүүхд чи 10 таа байхгүй юу? 10 таа тэг хамт явж байгаа найз нь бас 10 таа. Тэгсэн чи нөгөө хоёр чинь бондгос хийдэл цочоод айж цухтагаа тэндээсээ. Тэгэхээр бас нэг талаасаа хөвгчлөлтэй юм шиг мөртлөө айх асуудал та. Тэг яг аауд нь хамт яваад би хамт явж исэн болохоор нөгөө их чинь ингээ зоригтой байгаа байхгүй. Тэгэхгүй зарим айлуудын гадаа ингээд бас эвгүй чимгэлсэн л байлээ л дээ. Тийм. Ер нь тэгээд яг Халлоуины үеэр дэлгүүр энтраар явахаар бас сайн харж байггүй. Би бүр өөрөө зочдөг байхгүй юу? Ороод ингээ харахаар энэ талд нэг юм унжсан гар мар явж байхаар чинь ингээд аймхаа хүнд бол тэр чинь ингээд бас тодорхой хугацаанд юм сэтгэлцээ хувьд аяг дарамталчж байгаа. Чрогоод тий. За тэгэхээр өнөөдөр бид хоёр өмнөх дугааруудаас арай жоохон өөр байдлаар подкаст та бүхэнд хүргэе гэж бодсон юм. За тэгэхээр эхний асуулт болохоор цусны сахар гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар бид нарт гоё энгийн бөгөөд ойлгогдохоор тайлбарлаж өгөөч. Цусны сахар гэхээр яг юуны талаар ярьж байгаа гэвэл цусны глюкозын талаар ярьж байгаа. Тэгэхээр сахар буюу чихрэн дотроо маш олон төрөлийнх байгаа. Жишээлбэл жимсэнд фруктоз гэдэг нэртэй чихэр агуулгаддаг. Бидний зүгээр мэддэг эсэн чихэр буюу цагаан сахар, бор сахар нь болохоор сукраз гэд явдаг. За тэгээд сүүнд бас сахар байна, лактоз гэд дандаа юм өөр төрлийн чихрүүд байгаа. Түүнтэй яг адилхан одоо цусаар хар үгээр хэлэх юм бол цусаар урсж байгаа тэр чихрийн нэг төрлийг бид цусны сахар гэж хэлээд байгаа. Энэ хаанаас үүсч бий болдог вэ гэхээр бидний эдсэн хоол хүнснээс үүсч бий болдог. Би жишээлбэл өглөөнийхөө цайнда талах эдсэн гэж бодоход хэсэг хугацааны дараа шууд талах чигээрээ цаашаага бид шингээд эс рүү очин гэж байхгүй шүү дээ тий. Эс маань маш жижигхэн хэмжээтэй учраас тэр
эсэд зөгцсөн хэмжээний жижигхэн нэгдэл болж хуурчиж цаашаага шингэдэг. Тэндээс одоо их сурвалжаа болгож энерги их сурвалж болгож аваад ашигладаг. Тэгэхээр цусны сахар гэж юу вэ гэхээр бидний идсэн хоол хүнс цааш нь хуураад blood glucose буюу цусны глюкоз болж хуурсныг хэлж байгаа. За ингээд цуснд бий болсон энэ сахар ингээ эргэлдээд байх ёсгүй. Цаашаага нэг тийшээ очоод шингэх ёстой. Цаашаа хаашаа вэ гэхээр эс рүү очих ёстой. Яагаад вэ гэхээр бидний бие ер нь дандаа бидний одоо дотор явагдаж байгаа бүх үйл явц нь тэнцвэрийг бий болгохын төлөө ажиллаж байдаг. Энийг болохоор homeostasis гэж нэрлэдэг. Homeostasis жишээлбэл халууцаад байгаа үед бид хөлөрдөг тий. Тэр нь яаж байгаа вэ гэхээр хөлсөөр дамжаад сэрүүцээд бие хэд халахаас хамгаалаад одоо биеийн хэмийг тэнцвэржүүлж өгч байна. Энэ нь болохоор homeostasis-ийн нэг хэлбэр. Яг үүнтэй адилхан цуснд сахарын түвшин өндөр байхаар тэрийг бууруулахын тулд бие бас бид нэг юм механизм явагдаад бие өөрөөр ажилладаг. Тэр нь бас л нэг биеийн тэнцвэржүүлэлтийг дэмжиж байгаа нэг хэлбэр. Тэгээ ингээд ярихаар үүнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг дааврууд байдаг. Дааврууд яадаг вэ гэхээр цусаар дамжиж явж агаад нэг хэсэг газар очоод мэдээлэл дамжуулдаг. За тэгэхээр цуснд сахар буюу цусны глюкоз үүссэн үед бид бас даавар бий болно. Тэр даавар нь юу вэ гэхээр инсулин гэдэг даавар байгаа. Энэ инсулин гэдэг даавар нь болохоор нойр булчирхаанаас үүсдэг. За тэгээд нойр булчирхаанаас инсулин даавар ялгарснараа эсүүдэд очоод цуснд сахар бий болсон байх шүү. Үүнийг хүлээж аваарай гэдэг мэдээллийг дамжуулж өгдөг. Тэгэхээр даавар бүхэн өөр үүрэгтэй тэр дааврыг хүлээж авж байгаа эсүүд нь бас өөр юм хүлээн авахч гэж нэрлэж болохоор рецепторуудтай байдаг. Одоо эсийг ингээд маш олон дахин томруулаад ингээд харах юм бол эс дээр юм хүлээн авахч шиг юмнууд байдаг. Тэрэнд нь яг эвцэлдсэн таарж байгаа даавар байх юм бол тэрийг хүлээж аваад тэгснээрээ нөгөө эст цаашаага уруул явагдаад одоо цаашаага үйл явцсан явагдана гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө puzzle гэдэг эвлүүлдэг тоглоом байдаг штеп. Эвлүүлдэг тоглоомд яг өнцгүүд нь ингээд таарж иж тэр тоглоом эвлэрдэг шиг яг бид үүсч бий болж байгаа тэр дааврыг бас хүлээн авдаг ийм эсүүд нь зорилгоосоо хамаарат тий өөрөөр байна. Жишээлбэл инсулин гэдэг энэ даавар нойр булчирхаанаас ялгараад цуснд бас давхар эргэлдээд тодорхой эсүүд дээр очиод цусны глюкозыг дотгош нь аваач гэсэн мэдээллийг өгж байгаа. Тэр эсүүд нь ямар эсүүд байдаг вэ гэхээр булчингийн эсүүд байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт дотор өөхөн эдүүд дээр бас энэ хүлээн авахч байгаа. Илгэнд бас байгаа. Тэгэхээр одоо цуснд бий болсон тэр сахарыг хүлээж авч байгаа эсүүд нь эдгээр эдүүдийн эсүүд гэсэн үг байхгүй. Тэгээ эднэр нь одоо инсулин очоод за одоо цусны сахар үүсч бий болсон шүү. Хаалгаа нэгээрээ гингүүт нь онгоогоод цуснд бий болсон глюкозыг дотгошоо оруулж авч байгаа. Ингэхгүй цуснд одоо цусны сахар өндөр яваад байх юм бол аюултай. Яагаад гэвэл бусад эдүүд гимтэх бас юм эрсдэлтэй байхгүй юу. Тэгэхээр одоо цусны сахар нь дандаа өндөр өсөд байдаг хүмүүс нь шүү дээ. Жишээлбэл диабет буюу чихрийн шижин, хэв шинж хоёр өвчтөй хүмүүсийн хувьд одоо нөгөө цуснд бий болсон сахар нь өндөр байгаад байдаг. Тэрийг эсүүд нь оруулж авч чадахгүй байгаад байдаг. Инхээр цуснд нөгөө сахар өндөр байгаад хахаар биеийн тэнцвэртэй байдал хангаж чадахгүй. Тэр нь очоод бусад эдүүдээ гэмтэх юм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хамгийн гол нь одоо энэ инсулины мэдээллийг эсүүд нь мэдрээд хүлээж авч явах маш чухал. Ингэснээрээ одоо цуснд өндөр бий болсон тэр цусны сахарыг буцаагаад төвшинг нь бууруулад бие хэвийн байдалтай очиж байгаа. Тэгэхээр та сая ярианыхаа сүүлийн хэсэгт цусны сахарын одоо бид нар тэнцвэртэй байлгах нь ямар ач холбогдолтой вэ талаар бас дурдлаа те. Энийгээ бүр дэлгэрүүлээд тайлбарлаад өгч болох уу? Сүүлийн үед бид нар одоо цусны сахарыг одоо тэнцвэртэй байлгах ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг агтл яг цаатлынх нь ач холбогдол нь урт хугацаанд бидний эрүүл мэндэд ямар үр дүнг авчирдаг юм бэ? Энэ нь болохоор ерөөсөө л эрүүл байх нэг суурь. Цусны сахараа яг зохицуулаад цусны сахараа хэтэрхий өндөр савлуулахгүйгээр сурчих юм бол энэ эрүүл мэндийг дэмжих хамгийн сайн арга.
цусны сахар савлна гэж юу хэлж байгаа юм бэхээр одоо жишээлбэл паста, цагаан будаа, гоймон, бэлэн гоймон, гурил, өөр юу ажил бүх төрлийн чихэрлэг амттай бичэн, Халлоуинаар хүүхдүүд идээд байгаа бүхэл төрлийн чихэртэй энэ бүгдийг идэхээр энэ цуснд бий болж байгаа тэр сахарын хэмжээ маш хурдан хугацааны дотор гинтхэн ихсчихдэг. Уул нь хэвийн хэмжээнд алгуур өсөх ёстой байтал гинтхэн өндөр өсчихдөг. Үүнийг дагаад одоо нөгөө нойр булчирхаанаас инсулин даавар ялгараад тэрийг зохицуулах хэрэгтэй болно тий. За тэрийг ингээд зохицуулж байгаа. Тэгэхээр хитрхийн ийм их хэмжээний цуснд хитрхийн их хэмжээний сахар үүсчихэр буцаад маш хурдан хугацаанд тэр хэмжээний сахар ингээд алга болчихдог. Одоо багасч нь гэсэн үг. Цусны сахар багасна. Тэр хүмүүс ярьдаг шүү дээ бас цусны сахар унаадаа, сахар багассан чинь миний толгой эргээд гар чичрээд гээд ингэдэг. Тэр нь бас яаж байгаа вэ гэхээр хүний биед тодорхой хэмжээгээр энэ цусны сахар гэдэг зүйл нь тодорхой хэмжээгээр бас байж ах хэвээр, үүсэж ах хэвээр. Гэтэл хитрхээ багасаад аль эсвэл ихсэх юм бол энэ нөгөө тэнцвэргүй байдлыг үүсгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэнцвэртэй байдлаар яаж хооллох вэ гэдэг ийм асуулт үүсээд үүнийгээ дагаад цусны сахарын зохицуулалт гэсэн энэ ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр зөвхөн хоолоор зохицуулахаас гадна өөр хүчин зүйлсээс энэ хамаардаг. Бид болохоор за сахартай мэдчих юм бол цусны сахар өндөр өсчдөг юм байна гэсэн ерөнхий ойлголттой байдаг тий. Гэтэл үгүй ээ. Энэ маш олон зүйлсээс шалтгаалдаг. За жишээлбэл хамгийн эхлээд хоол хамгийн ойрхон хэрэгжүүлэхэд амархан жишээ ихтэй учраас хоолн дээр тайлбарлахад би одоо хүүхдээ Халлоуинаар дагуулж гарахынхаа өмнө гадаагаараа манай хүүхэд тэргүй зөндөө чихэр идэх учраас цусны сахарын өндөр өсгөөс хамгаал гарах хэмжээ авсан. Тэр нь юу вэ гэвэл ногоо ихтэй уур гихтэй хоол хийж өгөөд цатгалан хоолтой ингээ гаргаж байгаа. Тэгэхээр одоо ногоонд юу агуулгадаг вэ гэхээр эслэг агуулгадж байгаа. Энэ эслэг тэгээд уураг бас уурагтай хоол идэж байна гэдэг нь тодорхой хэмжээгээр бас тослог бас агуулгадсан байгаа. Маханд бол тодорхой хэмжээр тослог байдаг. Тэгэхээр энэ тослогтой, уурагтай, эслэгтэй хоолны араас одоо нөгөө сахар өндөртэй хоолыг идэх юм бол цусны сахар тэгж айхтар өндөр савлахгүй. Тийм болохоор эхлээд урьдчлаад энэ хоолыг идэж байгаа. Түрүүн номоо бас тайлбарсан сарын тэмдэгтэй холбоотой шоколад юм уу амттан идмээр санагдаад байвал эхлээд грек йогурт. Ягаад гэвэл грек йогурт уурагтай бас тослогтой. Ингээд гоё зохицуулаад идэрээгээд хэлсэнтэй. Ийм арга байгаа. За дараагийн нэг юм бол юу вэ гэхээр одоо хоолны цаг хэдэн цагаас хоолоо идэж байгаа нь цусны сахарт нөлөөлдөг. Үүнийг анзаарахгүй мэддэггүй хүмүүс маш олон байдаг. Тийм болохоор мэдэхгүй байгаа учраас оройн цагаар хооллоод идэг. Жишээлбэл бид аль болохоор эртхэн шиг одоо Халлоуинаар эртхэн хүүхдэд давуулга гарч байгаа байхгүй бүр хүмүүс заримдаа 9 цаг орой бүр 8 цагаас гардаг. Бидний хувьд болохоор эртхэн шиг гарч байгаа. Яагаад вэ гэвэл бидний бие дотор байгаа тэр эсүүд маань бас өөрийн гэсэн цагаар ажилладаг. Одоо орой унтах тийшээ дөхүүлээд чихэртэй юм хоол хүнс идээд авах юм бол энэ цусны сахарын зохицуулалт нь муу байдаг хүний бие. Яагаад гэвэл энэ эсүүд маань одоо амармаар шүү дээ тий амрах цаг нь болцсон учраас тэрийг зохицуулах чадвар нь муу байгаа учраас цусны сахарыг хэмжээд үсэх юм бол түвшин өндөр байгаад байна гэсэн. Гэтэл жишээлбэл би өдөр хоолныхоо араас одоо энэ чихэртэй юмнуудыг идсэн бол миний биеийн цусны зохицуулах тэр чадвар нь харьцангуй сайн. Яагаад гэвэл нэгдүгээрт нар гарцсан гадаа гэрэлтэй байгаа, хоёрдугаарт би ингээд хөдөлгөөнтэй байна. Хөдөлгөөнтэй байх тусам цуснд бий болсон тэр сахарыг булчингийн эсүүд нь сайн шингээж сорж авдаг гэсэн. Тэгэхээр цуснд бий болсон тэр сахарын 70%-ийг би сахар гэж л яриад байгаа. Гэтэ энэ глюкозын талаар ярьж байгаа. Цусны глюкозын 70%-ийг энэ булчингийн эсүүд шингээж авдаг. Үлдсэн хэсгийг нь болохоор нөгөө дотоод өөхлөлт гэж бид ярьдаг шүү дээ. Энэ бүслэхийн орчмын өөрлөгөө тэгээд илэг байна. Илэг өөр дөрөө ингэж татаж авдаг. Тэгэхээр энэ нэг юм хилээд аваад бид хөдөлгөөнтэй байх тусам нөгөө булчингаа ажилуулж байна. Булчингаа ажилуулах тусам цуснд бий болсон тэр сахарыг булчин руугаа илүү өгөөд байна гэсэн үг. Тэгэхээр булчин руугаа тэр
цусны сахараа шилжүүлэхийн тулд бид унтах, амрах цагаараа биш өдөр хөдөлгөөнтэй байх цагаараа чихэрлэг амттай ч юм уу эсвэл энгийн нүүрс ус гэж нэрлэдэг байгаа тэр хоол хүнсүүдийг хэрэглэж авах хэрэгтэй юм ба. Тэгэхээр энгийн нүүрс ус, нийлмэл нүүрс ус гэдэг ойлголт бас ярих хэрэгтэй болно. Энгийн нүүрс ус гэдэг нь бид сайн мэднэ тий гаднаас бэлэн худалдаж аваад идчихэж байгаа тэр жигнэмэг мэгнэмэг гэл хоол хүнс байгаа штэ бүтээгдэхүүнүүд. Нийлмэл гэдэг нь болохоор бүх төрлийн ногоо орж байгаа. Жишээлбэл чихэрлэг, төмс, бусад төрлийн навчлаг ногоо. Энэ хоол хүнс нь болохоор нийлмэл. Тэгээ бүхэл үр тариа гэд. Тэгэхээр нийлмэлийг хүний бие задлахтаа жоохон ажиллаад удаан гэж задлж байгаа. Тэгэхээр энэ нь эргээд цусны сахарыг өндөр өсгөхгүй. Тэр талаасаа ач холбогдолтой учраас нийлмэл нүүрс ус хэрэглээрээ, сарын тэмдгийн өмнө энгийн нүүрс ус биш нийлмэлийг хэрэглээрээ гэдэг нь бас тийм учиртай. Тэгэхээр цусны сахар хүний бие махбодод ингэж нөлөөлт юм байна. Тэгвэл сэтгэл зүйн хувьд ер нь ямар нөлөөлөл үзүүлдэг вэ? Цусны сахар ингэж байнгын өндөр хэлбэлзэлтэй байх нь бид бүгдийн сэтгэл санаа ямар байхад нөлөөлдөг гэж бид нар мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ талаар та тайлбарлаж өгвөл. Цусны сахар гинтхэн өсөд буцаад гинтхэн доошогоо байх ёстой түвшнээсээ хэтэрхий доошогоо ороод ах юм бол ийм байдалд оруулдаг хоол хүнс нь болохоор одоо миний сайн хэлсэн нийлмэл биш энгийн нүүрс ус. За зүгээр мэддгээр нь жишээ авчих юм бол бэлэн гоймон, аль эсвэл бялуу, аль эсвэл жигнэмэг. Энэ хоол хүнсийг байнга ингээд тогтмол хэрэглээд байхаар одоо цусны сахар гинтхэн өндөр өссөнөө буцаад гинтхэн байх ёстой түвшнээсээ доогуур ороод багасчихдаг. Энэ үед одоо жинхэнэ нөгөө хорхойсол байж ядсан байдал эсвэл төвлөрч суух гэхээр сууж болохгүй босож дахин нэг чихэртэй мэдмээр байдаг тийм юм тогтургүй байдал үүсдэг. Тэгэхээр хичээл ном хийж байгаа хүмүүс төвлөрч ажиллах ёстой хүмүүст бас төвөгтэй болчихж байгаа байж байгаа юм мэдмээр санагдал тийм. Тэгээд тэр утгаараа энэ муу нөлөөтэй байгаа. Хоёрдугаарт ихэнх энэ хүнснүүд цусны сахарыг өндөр өсгөдөг хүнснүүд юу байгаа вэ гэхээр дэлгүүрээс худалдаж авдаг хэд боловсруулсан хүнснүүд байдаг. Тэгэхээр хэд боловсруулсан хүнсэнд бас дагалдаад өнгө будагч бодиснууд бас нэлээх нэмчихсэн байдаг. Гэхдээ Европын холбооны улсуудад бол харьцангуй гайгүй. Хууль дүрм сайтай учраас гайгүй. Зарим бусад улсуудад би жишээлбэл бусад улс гэхээр Англид байгаа дэлгүүрт ороод гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнүүдийг хараад үзэхээр жишээлбэл Азаас орж ирсэн бүтээгдэхүүнүүд донд будагч бодисуудыг маш хэмжээгээр нэмчихсэн байдаг. Тэгэхээр энэ будагч бодисууд нь эргээд төвлөрөх гэхээр тогтургүй байдал үүсгдэг. Ялангуяа хүүхдэд төвлөрөлтөнд маш муу нөлөөтэй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Энэ талаараа би яг ямар бодисууд ийм байдаг вэ гэдгийг сахар номдоо чагсаагаад ингээ оруулчихсан байгаа. Тэгэхээр энэ талаасаа бас төвлөрөлт муу. Тэгэхээр хэрвээ цусны сахараа хүн зохицуулж сурах юм бол үнийгээ дагаад сэтгэл санаа бас сайхан тогтвортой, сайхан амгалан тайван дагаад ийм тогтвортой болж өгдөг. За цусны сахарын хэлбэлцэл цусны сахар гэдээ ярихаар бид нар яахааргүй сахар тэ холбогдох шаардлага үүсэж байгаа. Тэгээ сая ч гэсэн та хэлж гин хүүхдүүд ингээд халууны баяраар одоо сахарын хэрэглээ тэ сахартай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгддэгэ. За бид нар ч гэсэн өдөр тутамдаа дэлгүүрт ороод сахар нэмэлтээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэлбэрхан авч идэх боломжтой болсон байгаа. Тэгэхээр ер нь хүмүүсийн дунд бас нэг ийм ойлголт байгаад байдаг. Сахар сайн муу, идэх нь зөв буруу. Тэгэхээр та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Яг сахар гэд ярихаар сайн муу эсвэл хар цагаанаар ярихаар биш болчиход байгаа. Яагаад гэвэл сахар дотроо одоо чихэр гэдэг зүйл дотроо маш олон янзын олон төрлөөрөө байна тий. Тэгэхээр нэмэлт чихэр гэдэг ойлголт байгаа. Байгалийн чихэр гэдэг ойлголт байгаа. Энэ хоёроо бид ялгаж салгаад ойлгоод авчвал их зүгээр. Тэгэхээр сахар ном дээр маш гоё тодорхой бичсэн ба ямар төрлийн сахарууд байдгийг бэ гэд. Тэгэхээр байгалийн чихэр гэдэг нь угаасаа цаанаасаа хоол хүнсэнд агуулгадж байгаа одоо бүндгэр ийм алим, лэр гэд аваад үзэхээр тэр нь цогцороо тэр жимс ногоонд агуулгадж байгаа тэр чихрийг хэлж байгаа. Тэгэхээр энэ чихрийг хүн хэрэглэхээр жишээлбэл би нэг
бүндгөр алим идлээ гэхэд тэрийг миний бие зохицуулах тал нь арай ондоо, зохицуулалт нь арай ондоо явагдана. Гэтэл үйлдвэрийн аргаар ямар нэгэн бүтээгдэхүүнийг чихэрлэг амттай болгохын тулд сироп нэмчихсэн тий чихрийн ямар нэгэн сироп нэмчихсэн high fructose corn syrup гэд ундаанд хийчихсэн ийм маягаар нэмсэн хоол хүнс байнга хэрэглэх юм бол бас ондоо үр дагавартай. Тэгэхээр үүнийг дагаад хүнсний matrix гэдэг ойлголт руу орох хэрэгтэй болж байгаа. Хүнсний matrix гэдэг нь яг хүнс байгаа цаанаасаа одоо байглаасаа байгаа тэр хэлбэрээр нь хүн тэрийг хэрэглээд аль болохоор тэр matrix-ыг нь алдагдуулахгүйгээр алдагдууллаа гэхэд бага хэмжээнд ингээд хэрэглэх юм бол цусны сахарт арай бага нөлөөтэй. Гэтэл энэ matrix-ийн бүр өөрчлөлт жишээ нь үр тариаг гадна талын хальсыг нь аваад цайруулад цав цагаан зөвхөн цардууллах хэсгийг нь аваад гурил болгоод тэр гурилаа дахиад болгоод боловсруулаад дээрээс нь дахиад элсэн чихэр нэмээд амтлагчууд нэмээд ингээд нэг бүтээгдэхүүн болгоо гаргаад ирэх юм бол анхны байдал нь нэлээд өөрчлөгдөөд matrix нь өөрчлөгдчихсэн. Ингээд ийм төрлийн хоол хүнс идэхээр цусны сахар маш өндөр өсдөг. Тэрийгэ дагаад байн инсулин гэдэг энэ даавар биед ялгарах хэрэгтэй болдог. Тэгээд ийм хэлбэрээр байн урт хугацаанд 5 6 7 8 жил хооллоод яваад ах юм бол өглөөдөөч энгийн нүүрс ус өдөрч энгийн нүүрс ус орой энгийн нүүрс ус тэгээ matrix нь алдагдсан юм хоол хүнс идээд яваад ах юм бол явандаа инсулины дүжрэл гэдэг юм болдог. Өөрөөр хэлбэл эсүүд цуснд бий болсон инсулиныг таньхаа болоод инсулин ирээд мэдээлэл өгсөн ч гэсэн дүжрүүд хаалгаа нээхгүй хүлээж авахгүй ингэхээр цусны сахар өндөр хэвээрээ байгаад идэг. Ингээд явандаа чихрийн шижин хэв шинж хоёр өвчнний эрсдлийг нэмэгдүүлж идэг. Тэгэхээр бид байгалийн чихэр гэж юу вэ? Нэмэлт чихэр гэж юу вэ гэдгийг ялгаж, салгаж таниад болж өгвөл чихэрлэг амттай юм хэрэглэмээр байвал байгалийн чихрээ хэрэглүүл дээр. Тэр нь юу вэ гэвэл жишээ нь гадал итгэд бүхлээрээ байгаа matrix нь алдагдаагүй. Яг тэгвэл энэ байгалийн чихрүүд нь хажуудаа хавсраад давхар ашигтай зүйлтэй хамт орж ирдэг. Жишээлбэл эслэг байна. Эслэг нь цаашаага гидсний бичил биетүүдийн хоол нь болоод эргээд гидсний бичил биетүүд нь биднийг эрүүл байлгахад хэрэгтэй нэгдлүүдийг үүсгэж өгдөг. За тэгээд хамтд нь бас төрөл бүрийн эрдэс бодис агуулчихсан байдаг. Эрдэс бодис нь бидний цаашаага биед явагдаж байгаа химийн бүх урвалуудын нэг хэсэг нь болоод хавсраад ферментүүдийг дэмжиж өгдөг. Гэт ийм үр дагавар ач холбогдолтой байна. Тэгэхээр нэмэлт чихэр гэж юу вэ? Байгалийн чихэр гэж юу вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Яг миний номонд энэ хоёрыг сайхан ялгаад бичсэн байгаа. Тэгэхээр энэ подкастыг сонсож байгаа хүмүүстээ ойлгуулад энгийнээр хэлэхэд ерөөсөө үйлдвэрлэгчид эсвэл бүтээгдэхүүн гаргаж байгаа хүмүүс тэр тухайн бүтээгдэхүүнийг гоё амттай болгохын тулд чихэрлэг амттай болгохын тулд нэмээд хийж байгаа бүх төрлийн чихэрлэг амттай сироп нэмэлт сахар чихэр энэ бүхнийг нэмэлт чихэрт оруулж үзнэ. Нөгөө талаасаа байгалийн чихэр гэвэл ногоон дагуулгаддаг. Жишээ нь луван идлэхэд луванд бас тодорхой хэмжээгээр байгалийн гаралтай чихэр агуулгадж байгаа. Тэр бол зүгээр. Тэгэхээр хүмүүс заримдаа жимс идэх муу гинэ гэд ингээ яриад байдаг штэ. Тэгэхээр жимсийг идэхдээ хэдийг идэж байгаа хатаасан жимс юм уу эсвэл ямар жимсээ гэд тэрнээсээ бас хамаарч байгаа. Жимс сайн юм чинь гэд чинь нэг дор суугаа дээрээ 10 банан идчих юм бол тэр чинь цусны сахарыг мэдээж өсгөн штэ тий. Тэгэхээр порц гэдэг юм байна. Тэр байтугай би ямар ч чихэрлэг мэддэггүй зүгээр мах иддэг гэд маха маш том хэмжээтэйгээр идэх юм бол энэ нь бас цусны сахарыг өсгөдөг. Тэгэхээр энэ нарийн багаз зөвхөн сахартай мэдвэл цусны сахар өснө биш порцоос бас хамаарна. Тэр байтугай стейк одоо маш их хэмжээгээр нь идлэхэд энэ бас цусны глюкозыг тодорхой хэмжээгээр өсгөж идэг. Тэгэхээр энэ ялгаж салгаж сайн мэдж зохицуулж хэрэглэх хэрэгтэй байна. Бага насны хүүхдүүдээр бид нар яагаад энэ нэмэлт сахарыг илүү бүр анхаарах хэрэгтэй байдаг вэ? Одоо манай сонсогчид дунд бас бага насны хүүхдтэй ээж зөндөө байдаг. Тэгээд хүүхдүүдийн дунд одоо сүүлийн үед бэлэн бүтээгдэхүүнүүд маш илбэг болсон. Тэгээд зарим нь бол мэдээж зөвхөн байгалийн сахараараа буюу тухайн жимснийхаа сахарыг агуулсан бүтээгдэхүүн байдаг. За зарим нь бол ингээд амт те нэмэх зорилгоор нэмэлт сахар нэмсэн байдаг. Бага насны хүүхдтэй ээжүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? Нэмэлт сахарыг бид нар яаж хүүхдийнхээ хоол хүнсэнд зохицуулж хэрэглүүл зүгээр байдаг вэ?
Хамгийн гол чухал юм нь болохоор тэр хүүхдийг сургаж байгаа тий юу идэх хүсэлтэй болж гин цаашдаа юу сонгох вэ гэдгийг сургаж байгаа юм үе нөхгүй. Тэгэхээр энэ үе дээр нь хэрвээ бэлэн нэмэлт чихэртэй хоол хүнс хүүхдтэй өгöd байх юм бол хүүхэд тэр хоол хүнсийг илүүд үздэг яваандаа цаашдаа яг ийм маягаар хооллох чиг хандлагатай болчихж байгаа. Тэгэхээр тэр суурийг нь тавиад байна гэсэн. Тэгэхээр багаас нь аль болохоор чихэргүй хоол хүнс чихэрлэг амтанд баг аль болохоор тийм savory гэж хэлдэг штэ жишээ нь мах бусад төрлийн чихэрлэг амт нэмээгүй ийм төрлийн хоол хүнсээ хүүхдүүдтэй өгöd байх юм бол урт хугацаанд яваандаа тийм төрлийн бүхэл хоол хүнсээ сонгох нь илүү болдог. Тэр утгаар нь багаасаа хүүхдтэй чихэртэй хоол хүнс өгөхөө ер нь баг байлгуул дээр энэ дээр номоо бүр илүү сайн мэдээлэл өгөх бах. Тэгэхээр энэний дараагийн дугаараараа бид хоёр эцэг эхчүүдийн шимт хичээлийн боловсрал хүүхдийн шимт хичээлийн боловсрал гэдэг сэдвээр номоогоос би яг асуултууд асуугаад өнөөдөр ингээд бид хоёр ярилцлага хийж байгаа юм шиг ингээд ярихаар тохирсон байгаа. Тэгэхээр магадгүй хүмүүс бүр илүү гоё мэдээлэл авах бах. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд болохоор мэдээж хамгийн түрүүнд одоо шүдний асуудал байна тий. Шүд багасаа одоо зайжилдаггүй ийм хоол хүнс зүгээр сороод уучдаг ч юм уу зөөлхөн ийм хоол хүнс хэрэглээд байх тусам шүдний асуудал багасаа үүсч эхэлдэг. Тэгэхээр багаас нь аль болохоор нэмэлт чихэр багтай хоол хүнсэнд дадуул сургуул их сайн. Тэгэхээр саяны энэ өмнөх хэсэгт бид нар ер нь цусны сахар гэж юу вэ? Цусны сахарын хэлбэлцэл нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаар бас тодорхой хэмжээний мэдээллийг авсан байх гэж найдаж байна. Тэгэхээр одоо хоёлаа илүү практик талдаа ярих гэж бодож байна. За тэгэхээр бид нар хоол хүнсэндээ хэрхэн анхаарч цусныхаа сахарыг хэд хэлбэлзүүлэхгүй байх вэ? Та өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг энгийн аргуудаасаа бид нартай хуваалцаж болох уу? Цусны сахараа зохицуулах маягаар хооллоод сурчих юм бол би сахар энэ бүтээгдэхүүн идчихвэл яадаг бол энэ би сахартай юм их идэт энэ яагаад байна гэд тэр ийм айдас аянда алга болчихно. Жишээлбэл бид сая өнгөрсөн 7 хоногт байгальд нэлээд алгасан 20 мянган алхам хийсэн, зарим өдөр нь 10 мянга гэд ийм үед бол мэдээж би өдөржингөө булчингаа ажилуулж байгаа учраас алхаад явж байна гэдэг нь би булчингаа ажилуулж байгаа. Булчингаа ажилуулж байна гэдэг нь цуснд бий болсон сахарыг миний булчингийн эсүүд дотгошоогоо оруулж авч чадж байна гэсэн. Хэрвээ инсулины дүжрэл үүсчээгүй бол шүү дээ. Тэгэхээр ийм өдөр жишээлбэл би манай хүүхдүүд жуус аваад явъя, гаднаас бэлэн смузи авъя ч юм уу тий. Ингээд асуухт нь би ерөөсө хориглохгүй жишээ нь би ч гэсэн өөрөө жишээлбэл жуус уучна. Энэ өдрөө алхаж байгаа өдрөө асуудалгүй. Жуус гэдэг маань их хэмжээгээр цусны сахарыг өсгөх юм миний бие рүү орж ирж штэ. Гэхдээ би өдөржингөө гадаа агаарт булчингаа ажилуулад өдөржин алхаж байгаа учраас энэ үедээ би одоо жишээ нь гэртээ байнга байлгаад байдаггүй хүнсээ хэрэгжилж байна гэсэн. Сайхан шүү сууж чинь чихэрлэг мэднэ it's okay. Гэтэл би гэрээсээ гараагүй. Өдөржингөө хичээлээ хийгээд нам сууж байгаа. Тэгэхээр яаж ийн вэ гэхээр хөдөлгөөн байхгүй байна. Хоёрдугаарт гаднаас нарны гэрэл авахгүй байна. Тэгээд дээрэс нь өмнөх өдөр нь сайн унтаж амраагүй байх юм бол нойр бас маш чухал. Ингээд би нөгөө нэг чихэрлэг хоол хүнс бэлэн энгийн нүүрс устай хоол хүнсийг идэх юм бол одоо харин миний цусны сахар хэтэрхий өндөр өсөөд миний биед муу инсулины дүжрэл үүсэх ийм нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Тэгэхээр бид амьдралынхаа хэв маягтаа зохицуулаад хоолтоо бас зохицуулна гэсэн. Тэгэхээр маш гоё асуулт номоо маань асуулаа. Яаж зохицуулах вэ гэхээр нэгдүгээрт цагаа зөв зохицуулнаа. Хүмүүс орой хоол идэхгүй байд. Ер нь дайет хийнэ, орой хоол идэхгүй гэдэг. Гэтэл яагаад ингэж байгаа вэ гэхээр энэний цаана circadian rhythm буюу бидний биеийн химнэл гадаа нар гараад амраад орой нар шингэхтэй холбогдуулаад дотоод цаг гэж юм байгаа. Энэ тархинд байгаа master clock гэж нэрлэдэг. Энэ тархинд байгаа тэр master цаг нь биеийн бусад эд эрхтнүүдийн цагийг зохицуулж идэг. За жишээлбэл илэг тэдээс тэдэн цагийн үед
маш сайн ажиллаад тэдэн цагийн үед одоо амрах төлөвтөө орох ч гэдэг юм уу тий. Жишээ нь бид шүн унтчихтай хүн бийцэх гээд яг уу их ус ууцсан бол явж болох юм. Гэтэл өтгөн гадагшлуулах гэж шүн унтчихтай бид нар босч гүгээд идэггүй ш. Тэр яаж байгаа гэхээр бидний бүдүүн гиз бас өөрийн гэсэн цагтай ажиллах цаг нартай байгаа. Тэгэхээр тэр цагийн дагуу зөв зохицуулаад хооллоод явах юм бол бидэнд маш сайн цусны сахарыг сайн зохицуулж өгнө. Тэгэхээр оройн цагаар юм идэхгүй. Орой би турах гад юм идэхгүй байгаад байна гэдэг биш. Яаж байгаа вэ гэхээр биенхээ яг зөв явах тэр механизмыг нь дэмжиж өгч гин гэсэн. Саяхан би найзуудтайгаа гадаа гараад алхаад явж байхдаа ярьжсэн баг. Өчигдөр орой би 7 цагаас хоолундаа идээд тэгээд тэрнээс хойш мэдээгүй өнөдөр аюугай өсөж сэрлээ гэдгсэн чинь манай нэг найз чи ер нь хэдэн килограмм хүрэх гээд жингээ хэд дээр барих гад ингээд орой юм идэхгүй байгаа юм бэ гэж байгаа байхгүй. Тэр бол ерөөсө жингийн асуудал биш. Яг жин хасагддаг нь дагалдаад одоо илүүдэл жинтэй хүн байх юм бол оройн хоолоо эртхэн идэх юм бол дагалдаад одоо бие зөв явагдаж байгаа учраас тэрний нэг хэсэг нь болоод жин хэвийн болж ирж байгаа. Тэрнээс яагаад би орой шөнөөр мэдэхгүй байгаа вэ гэхээр биенхээ тэр дотоод цагийг дэмжихийн тулд, хэмнэлийг дэмжихийн тулд ингээд цусны сахараа зохицуулахын тулд орой бага идээд идэвхтэй байгаа үедээ өглөөнөөс ахуулаад өдөр нүүрс устаа хоол хүнсээ идэж байгаа. Тэгээд орой хоолоо оройтуулахгүй. Эхний арга нь энэ байгаа. За хоёрдугаарт нь нойр орж ирж байгаа. Яагаад гэвэл шөнө хангалттай сайн унтаж чадаагүй бол маргааш нь миний биеийн цусны сахарыг зохицуулах чадвар мууддаг. Зохицуулах чадвар гэж юу хэлж байгаа гэхээр би жишээлбэл өнөөдөр нэг зүсэн бялуу идлээ гэж бодъё л доо. Тэгхийн бол би муу унтаад амарцсан бол миний цусны сахар илүү хурдан өндөр өснө гэсэн. Тэрийг зохицуулах миний чадвар нь багасчихсан, буурчихсан байна гэсэн. Тэгэхээр номочивт 2 яг адилхан нэг зүсэм бялууг хоёулаа зэрэгцэж сууж агаад идлээ гэж бодоход чипт 2-ын амьдралын хэв маягаас хамаарат, нойрноос хамаарат цусны сахарын түвшин 2 өөр байна гэсэн үг байхгүй юу? Хамтдаа зэрэгцэж суугаад яг адилхан хоол идээд ингээд хэмжээд цусны сахар нь хэр үүсч байна вэ гэд ингээд хэмжээд үзэхээр би жишээлбэл өмнөх шөнө уцаа харж хөвцсээр агаад 12 1 цагаас унтсан бол чи тэгсэн чи 10 цагаас унтаад маш сайн нойроо авцсан бол чиний цусны сахарын зохицуулт сайн байх нь шүү дээ. Гэтэл минийх одоо муужирсан байгаа учраас би тэр бялууг идлэхэд цусны сахар маань өндөр өснө гэсэн. Тэгэхээр хүн бүхэнд өөр байдаг. Бас стресс ихтэй хүн. Стресс ихсэж байна гэдэг нь кортизол, адреналин гэд энэ дааврууд өндөр байна гэсэн. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд бас цусны сахарын зохицуулалт нь сул байдаг. Тэгэхээр стрессээ бид бас зохицуулж сурах хэрэгтэй болчихж байгаа. Цусны сахараа зохицуул гэх юм бол. Тэгээ энэ стресс, цусны сахар хоёр яалтчгүй маш ойрхон холбоотой явдаг. Хүн стрессцэн үедээ илүү амархан одоо стрессээ бууруулахын тулд илүү амархан чихэртэй шоколад, бэлэн юм илүү авч идэх хандлагатай. Гэтэл энэ дээрээс нь цусны сахар нь зохицуулалт нь муудсан байхад нэмээд бүр ингээд цусны сахарын өндөр өсгөөд ингээд бүр муужруулад байдаг. Тэгэхээр аль болохоор байгальд гараад эсвэл нэг амс хийгээ, дуртай хөгжмөө сонсоод ингээд стрессээ бууруулах юм бол дагаад цусны сахарын зохицуулалт сайжраад дараа нь би бялуу идлээ гэхэд миний цусны сахарын түвшин тэгж айхтар өндөр савлахгүй гэсэн үг шүү дээ. За тэгээ би түрүү нэг утас хараад шүнжэнгөө хараад хөвцөн бол маргааш нь миний цусны сахарын зохицуулалт муу байна гэсэн шүү дээ. Тэр бас юунаас болж байгаа вэ гэхээр цэнхэр гэрэл шүн 10 цагаас би гадаа бол нар жаргацсан байгаа харахгүй болоод хүн унтах ёстой байхад би хүчээр гаднаас нь хиймэл гэрэлтүүлэг өгөөд ахаар одоо дахиад нөгөө blood glucose regulation алдагдаад цусны сахарын зохицуулалт алдагдаад бас муу байдаг. Тэгэхээр болж игэл орой бүдэгхэн улбар шар өнгөтэй давсан гэрлээ асаад орой дээрээс астдаг цагаан гялдсан өдрийн гэрэл гэж бид нар ярьдаг цав цагаан гэрэлтэй гэрлээ унтраагаад ингэх юм бол бидний биед бас хэрэгтэй. За ингээд дараагийн нэг арга нь бол усаа хангалттай уух хэрэгтэй. Яг гэвэл биед ус шингэн дутагтаад байх тусам цус өтгөрөө цусан дах цусны сахарын хэмжээ их байгаад байна. Цус илүү ийм наалтамхай ийм болоод байна гэсэн үг. Тэгэхээр хангалттай хэмжээний ус гэдэг нь дотроо яг сайхан electrolytes гэж нэрлэж байгаа бид тийм кальц, магний,
натрий, кали агуулсан болж игэл аршаан ус уудаг бол бүр сайн. Яагаад гэвэл биеийн электролайтсыг гоё зохицуулж өгдөг. Ингэснээрээ одоо бас цусны сахараа өндөр өсгөөс хамгаалах нь шүү дээ. Тэгэхээр өглөөс ирээд усаа сайхан уугаад буцсан ус байж болно, бүлээн ус байж болно. Одоо хүүтний улирал эхэлж байгаа сайхан бүлээн усаа цайгаа бэлдэж тавьчаад багаар шимээд уугаад ах юм бол энэ бас сайн нөлөө үзүүлдэг. Тэг хамгийн сүүлд нь мэдээж хөдөлгөөн нам ингээд өдөржингөө суухын оронд дундуур нь жахан босоод дасгал хийгээд нэмэ бит хоёрын бас ярьсан юмнууд байгаа. Өмнөх дугааруудаараа яаж дийлэгцээр ажиллаж байгаа үедээ хөдөлгөөн нэмэх вэ гэд бит хоёр гоё юм практикал хөрхөн зөвлөмжүүдийг өгсөн. Тэр аргуудыг хэрэглэх юм бол одоо цусны сахарын түвшинг тогтвортой байлгаад өндөр өсгөөд буцаагаад багасгаад байхгүй. Энэ аргуудыг хэрэглээд явбал ер нь их боломж юм байна шүү. За тэгэхээр цусны сахарыг тэнцвэртэй байлгахад ганцхан хоол гэлтгүй нойрны чанар их нөлөөлдөг байх нь дасгал хөдөлгөөн, стресс, амьдралын хэв маяг гэд маш олон зүйл цогцоороо нөлөөлж иж бид нар цусныхаа сахарыг тэнцвэртэй байлгаж чадах нэ. Тэгэхээр энэ цусны сахарын талаар илүү их дэлгэрүүлж мэдэх хүсэлтэй хүмүүс байх юм бол хаанаас энэ талаар мэдээлэл авах боломжтой вэ? Яг энэ чиглэлээр анхан шатны мэдлэг авахд зориулсан сахар гэд ном маань байгаа. Энэ ном маш олон жилийн турш бестселлерт байсан. Энийг уншчих юм бол ерөнхийдөө мэдээлэл маш сайн аваад юу хэрэглүүл илүү дээр юм байна, ямар төрлийн чихэр хэрэглүүл зүгээр вэ гэдгийг мэддэг болчихноо. Энэ ном маань интер номын салбаруудаар худалдаалагдж байгаа. Хэрвээ үнэхээр чихэрлэг амтанд дуртай, чихэрлэг амтаа илүү эрүүл байдлаар авъя. Хүүхдүүдтэй ч гэсэн эрүүл байдлаар амттан бэлтгэж өгөө гэж бодож байгаа хүмүүс сахаргүй амттан гэд бас жорын ном байгаа. Энэ ном 50 гаруй журууд оруулсан юм гоё ном байгаа байхгүй. Тэгвэл цаашдаа бүр амьдралын хэв маягаа эрүүлжүүлээ, эрүүл дадалтай болъё гэж бодож байгаа хүмүүс байх юм бол эрүүл дадал мастер класс гэд тэмдэглэл гарсан байгаа. Энэ тэмдэглэл дээр юу идэж ууж байгаагаа бичээд яваад хахаар аяндаа хүн хоолндоо илүү хяналт тавиад ингээд улмаар цусныхаа сахарыг тэнцвэртэй сайхан болгоход туслах юм гоё тэмдэглэл байгаа. Тэгэхээр энэ 3 их сурвалжийг дурдмаар байна. За өнөөдрийн дугаараар бид нар цусны сахарын талаар ярилцлаа. Тэгээ энэ талаар маш дэлгэрэнгүй бөгөөд цэгцтэй, энгийн, ойлгомжтой мэдээлэл өгсөн инх зүйл ихчтэй баярлалаа. Ингээд бидний дараагийн дугаар болохоор хүүхдийн хоол шим тэжээлийн боловсролын талаар ярилцах байгаа. Ингээд өнөөдрийн бидний дугаартай хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань хүлээн авсан бүх хүмүүстээ их баярлалаа. Бас сонирхолтой асуултууд асуусан номойдоо маш их баярлалаа. Тэгээ та бүхэн үүнтэй төстэй цаашдаа эрүүл мэндэ дэмжих, амьдралын чанараа сайжруулах мэдлэг авч байхыг хүсвэл subscribe хийгээрэй. Бас бидний подкастыг найзуудтай, гэр бүлийнхэндээ санал болгоорой. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.